Ингээд энэ бичлэгээрээ юу хийж байгаа вэ гэхээр нарны тос unboxing юм. Тэгээд хамгийн анхны unboxing бичлэг болж байна. Энэ хаваа Тэсээ нэг машин явж хатаа тэслэхгүй гадахын бодлоо. Чи юу гэдэг вэ? За нэрээ сонирхож мэдгүй тэгээд юу гарч ирж байна. Энийг хуулж үзье. Өдөр бүдэрч үзье. Энэ хатан баа. Аим шингэн юм байна. Аим шингэн байна. Айгуу шингэн. Айгуу шингэн. За одоо энийг ингэж үзье. Ингээд яасан тал. Тэгтээ би амар сайн уусгаж өгч чадахгүй байх шиг байна. Тийм амар заван болчих. Уусгаагүй болохоор. Камерын дээр гайгүй харагдаад байна. Гараараа уусгах гайгүй. Гэхдээ надад амар гоё таалагдлаа. Гэхдээ өмнөд уусгаагүй болохоор жоохон уусаагүй шингээгүй. Жоохон цагаан Гэхдээ ингээд миний хоолой сонсохгүй ч магадгүй. Тэгээ би удахгүй ингээд юу авнаа. Ник авнаа. Тэгэхээр ингээд та нартай гоё чанга яриад өгнө. Одоо ингээд мик болохоор жоохон сонсогдоод байгаа. Юуныхан зураг яваад.
Амар гоё таалагдлаа. Энийг болохоор бид орнууд энэрдэг болохоор юунаас Daiso мэдэх бах. Daiso-гийн хажуу талын нуур бодгоноос авсан. Нуур бодгоо сайхан гоёлж мэдлээс авсан байгаа шүү. Гоё юм байна. Надад таалагдлаа. Анаа 10-аас жоохон ингэ цагаан ардаад байгаа болохоор 10-аас 8.5. Ингээд өглөө. Тэгээд өнөөдрийн миний unboxing бичлэгтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд лайк дараа, subscribe дараад өгөөрэй. Тэгээд хэдүүлээ одоо 1K дагагчтай болгон төлөө дээрээ зүг явъя. Тийм болохоор ингэ намайг дэмжиж өгөөрэй. Тэгээд би одоо ингэ нэг бичлэг оруулаад миний өмнөх бичлэгийг үзээрэй. Айгуу гоё бичлэг болсон байгаа шүү. За тэгээд миний бичлэгийг таалан сууж сонирхсон баярлалаа. Тэгээд дараагийн цаашин бичлэгүүдээр бүгдээр уулзнаа. Тийм учраас subscribe дараад өгвөл миний мэдээлэл танд айгүй хурдан очиж байгаа. Баярлалаа.